ажил олгогч, ажилтан анги бүгд нийлжиж одоо тэр хоёр маань ойлгосож ээж бид цаашдаа явнаа. Энийг нь төрийн бодлогоор төр өөрөө төрийн бодлого шийдвэр болгож одоо хууль тогтоомжинд оруулж ирж засгийн газрын шин зэрэглэлийн бодлогондоо тусгалж тийм ээ. Ингээд бид нар хамтын хүчээр энэ сар дахлаас үүдэлтэй эдийн засгийг давах учраас өнөөдөр Монголын үйлдвэрч нийлэлийн байгууллага Монголын баялаг бүтээхийг дэмжих холбоо хоёр хамтран ажиллах санаж байд гарын үсэг сурч байгаа. Энэ түүхэн явдал болж байна гэж харж байгаа. Ягаад гэвэл цаашаа ч гэсэн тийм л байх хэвээр. Ажил олгогч эзэд нөгөө талдаа ажилтан нөгөө талдаа төр энэ гурав нийж ойлгоцож байж, зохицож байж Монгол улсад үндэсний үйлчилгээ баялаг бүтээгч мань хөгжих тийм боломжтой. Тэгээд Монгол улсын эдийн засаг солонгосон байдлаар хөгжиж олон талаасаа одоо улсын санхүү өмнөхд орлого олж байгаа нь бол бидний одоо цаашдын ирээдүйд бол одоо хүчтэй нөлөөлнө л гэж харж байгаа. Манай их залуучууд маань одоо гадаад руу гарч ажиллах биш үндэснийхээ үйлдвэрлэлийн одоо байгууллагууд ажиллаж эндээ бол одоо монголчуудынхаа дундад цалин хөлсийн орлогыг бол нэмэгдүүлэхэд бол одоо манай хувийн хвшлийн салбарын нөлөөлөл бол маш их одоо нөлөөтэй юм аа. Тийм учраас бид нар бол одоо Монголын үйлдвэрчний холбооны мэрэгжлийн холбоод, мэрэгжлийн үйлдвэрчний нэвлийн холбоод, хувийн хвшлийн үйлдвэрчний нэвлийн холбоод, за мэрэгжлийн одоо хувийн хвшлийн байгууллагуудын төрийн бас байгууллагуудтайгаа илүү хамтын ажиллагааг нь ойртуулах зорилгоор бол өнөөдрийн санамж хүчийг хамтын ажиллагааныхаа одоо бас гарааг бол эхлүүлж байна. Ажил олгогч ажилтан хоёр бие биенийгээ хоорондоо талцаж хуваагдаж яах гэхээс илүү хамтарч ажиллах хэрэгтэй. За төр засаг маань одоо мэдээж энэ дээр бол одоо гүүр болж зохицуулах үүргүүдээ бол хийх ёстой. Энэ утгаараа бол одоо нийгмийн түншлийг бол одоо бид хөншин шатмаар байна. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая.